тэр үеийн одоо дууны орлогт бол одоо гайхалтай үүрэг ороолыг гүйцэтгэсэн хүн. Жигчдийн жаргал сайхан хөгжмийн зохиолчийг бол бид шинжлэгчдийн гэдэгт бол зүйсээр тооцож харах хэрэгтэй болдог. Шүлгүүд нь бас тэр үедээ дарагдсан сэдв гэдэг нь Шингистэй их холбоотой шүү. Тэнгэр заяа мах цуснаас илүү сэтгэлгээ нь байна. Энэ жил цагаан сарын шинийн нэгэнд одоо Баасанжов агшны бичсэн энэ сайхан найраг миний аавын бичсэн сайхан хөгжим Тэнгэрийн тамга дуу сонссон нь бол надад бодоод маш их хүч өгч байгаа. Хөгжим зохиолч болон өөр онцлогтой гэж боддог. Зарим хүмүүс бол одоо их сайхан техниктэй ч байдаг юм уу? Зарим хүн их сайхан математикч ч байдаг юм уу? Тэрүүгээрээ ардын уламжлалыг хадгалж хийдэг ч юм уу. Тийм ээ, янз бүрийн байдлаар мэдээлэл хийдэг баг. Зарим нь орчин үеийлэгч байд юм одоо. Манай жаахийн хувьд бол одоо үнэхээр өөр юм гэсэн унган авьяасаар л одоо уран бүтээлүүдээ ялангуяа тэр үеийн одоо дууны орлогт бол одоо гайхалтай үүрэг ороолыг гүйцэтгэсэн хүн. Тэнгэрийн тамга дууны хувьд бол өөртөө бол арай нэг өөр тийм ээ, өөр байдлаар уртын дууны хэсэг. Тэгээд нэг ардын дууны юм шиг богино хэсэг энэ тэрийг бол одоо гаргаж ирснээр онцлог. Тэнгэрийн тамга гэдэг энэ сайхан дууны тухай ярихын тулд энэ дууны одоо хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч Жигчдийн жаргал сайхан гэж бас миний хувьд одоо багш нэг нутгийн сайхан ах дүүс явсалсууд энэ хүний уран бүтээлийн тухай цус бас дурдж тодтогч өгөх хэрэгтэй гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр Тэнгэрийн тамга дуу бол яг л тэр угсаатны бүлгүүдийг тодруулж хэлвэл хотгойдын урт болоод урт төвтөр тэр дууны хэв маяг тэр өв уламжлал онцлог дээр бүрэлдсэн ийм бүтээлэлтэй. Тийм ч учраас оны шилдэг дуу шалгаруулах морин хуур наадмын одоо гран при буюу одоо шилдэг ийм шилдэг бүтээлээр 1993 онд шалгарч ирснийг та бид нэр сайн мэднэ. Шилдэг дуу 93 оны тэргүүн шагналыг жаргал сайхны хөгжим тэрүүн туяагийн дууссан Тэнгэрийн тамга гэдэг дуу үсчихээ. 90 онд ингээд нийгэм өөрчлөгдөө даржлаа хувьсгал гараад тийм ээ. Хүмүүс ингээд би хинбэ үндэсний үзэл сэргсэн шүү дээ. Тэг хүмүүс би өөрийгөө ойлгож би хин юм бэ гэд. Яг тэр үед энэ дуу гарч ирсэн. Тэгэд асуултанд хариулж гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ бол яг хөө тийм одоо нэг өөр бусдыг дорд үзэх би илүү өдр гэсэн тийм утгагүй бүдүүлэг үнсрэх үзэл биш. Энд чинь яг Монголын сэхэтнүүдийн оюун санаанаас гарсан бүтээл. Баасанжовын шүлэг жаргал сайхны хөгжим Тэнгэрийн тамга гэж энэхүү сайхан дууг одоо анх бие дуулах завшаа тохиолсон 19 настай байлаа. 19 настай тэгээд одоо бас хөөрхөн там дуур шүү дээ тэр чинь. Одоо дээр үед яг арай нэг өмнөх үед манай цоодлогоон
Монгол нутгийн үзэсгэлэн энэ гэдэг байдаг шүү дээ. Үлэмжийн чанар энэ гэдэг Данзаар Авжаагийн тэр дуунуудын одоо тэр уртын дуутай бас нэг явсан хөгжимтэй байдаг шүү дээ, тийм ээ. Алтайгаа төрсөн би гэсэн мөртлөөс мадараа тэгээд ингээл эхэлдэг. Маш сайхан зохион байгуулалттай одоо хөгжмийн зохиомжно гэж байгаа шүү дээ. Ийм сайхан дуу байсан. Тэгээд тайзан дээр Тэнгэрийн тамга дуу тэргүүн барьцлаа гэсэн чинь би одоо нөгөө жоохон хөөхд цаана юу ч бодохгүй ингээд ард нь зогсчихсэн чинь хөөх нөгөө дуу маань төрүүлсэн юм байна да гэж одоо зогсчихсан. Тэгээд дуучин соёл урлагийн их сургуулийн оюутан Ширмэнтвэ гэж зарлж ирсэн. Суйсын 1-р ангийн оюутан. Тэгээд одоо оны шилдэг морин хуур уралдаан тэргүүн барьцна гэдэг бол одоо бас нэлээд сайхан аз жаргалтай үйл явдал болсон гэж боддгийн. Ялангуяа одоо дууны бүтээл дээр бол яруу найрагчийг заавал дурсах хэрэгтэй. Дууны яруу найраг, дууны шүлгэнд хэрэглэгдэж байгаа үг, илэрхийлэл, тэр бичлэгийн онцлог, зохиомжийн онцлог, энэ бүгд нь бол аялаг. Энэ бүгд бол хөгжмийн бүтээл болохын хувьд дууны аяалгүй тэр бас илэрхийлэлд заавал нөлөөлж байдаг. Баасан ч яруу найрагчийн шүлгээр хийсэн бүтээл шүү дээ. Тэгээд энэ шүлгийн хувьд ч гэсэн бас баасан жоо бол өөрөө тийм язгуур өв уламжлалтайгаа их ойр Монгол үндэстнийхээ тэр зан заншлыг илүү их тусгасан ийм сайхан тэнгэрлэг сайхан найрагч байсан гэж миний хувьд бол бодож эргцүүлж явдаг. Дүгэржийн баасан жог бол Монголын ард түмэн таньдаг болсон доо. Яагаад таньдаг вэ гэхээр Тэнгэрийн тамга өрөөний хөдийн сэв гэх алдартай дуунуудаар нь сайн мэднэ. Ер нь дуу гэдэг бол яруу найрагчны хамгийн одоо том бүтээлийн нэг байдаг. Яагаад тэгэхээр дууг бол дуулдаг, ард түмэн дуулдаг. Дууг бол ард түмэн мэддэг. Тэгээ дуутайгаа хамт мөнхөрдөг. Одоо хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гурвын бол ард түмэндээ мөнхөрдөг ганцхан юм байдаг. Тэр нь юу? Дуу байдаг байхгүй юу? Энэ утгаараа бол жигчдийн жаргал сайхан хөгжмийн зохиолчийг бол бид дууны уран бүтээлийн шинжлэгчдийн нэг гэдэгт бол зүйсээр тооцож харах хэрэгтэй болдог. За тэгээд баасан жоох бол энэ дууны яруу найраг руу их гүнзгий орсон, дуунтай их холбоотой хүн. Тэгээ энэ Тэнгэрийн тамга дууныхын тухай би тодорхой хэлчихье. Энэ бол өгчртэй. Ягаад тэгэхээр мань хүн чинь хан Хинти аймгийн нутгаар их ажиллаж амьдарч ирсэн учраас хааны үеийн судалгаа, хааны үеийн сэдвүүд их байдаг. Шингисийн тухай их сонин сайхан нутаг орных нь холбоотой юмнууд их байдаг юм л да. Тэгээд мань хүн чинь нөгөө шүлгүүд нь бас тэр үедээ дарагдсан сэдв гэдэг нь Шингистэй их холбоотой шүү. Шингисийг ямар манайхан ярьж ийсэн биш. Яриул буруутлаа. Шингисийн тухайд яриул одоо тэгэл болохоо очдөг юм уу юм чинь. Тэгээд тэр үеэс л одоо энэ чих хянамгай үед байсан. Тэгээд мань хүн шүлгээ бол ер нь нэлээд тийм их залууд агцсан байдаг шүү. Яагаад тэр Чингисийн сэдвтэй шүлэг чинь залуухан тэр интээд бичсэн. Тэгээд яг үзэл зуртлаараа дарагдаад байсан. Тэгээд 90 он гараад тэр шүлгийн Тэнгэрийн тамга гэдэг. Одоо улсууд ч гэсэн нэрнээс нь чочирч ирсэн. Хүндрэх үзэл гэдэг зүйл муу биш. Хүн чинь ганцхан биологийн амьтан биш. Соёлын түүхийн үргэлжлэл учраас тэр үндэсний онцлог үзэл санаа гэдэг бол одоо миний дотор бидний дотор байдаг зүйл хэвгүй. Салшгүй зүйл. Тийм болохоор өөрийнхөө үндэснийхээ ялгарлаар бахарх нь тэрийг гаргаж ирнэ гэдэг бол ерөөсөө муу юм биш. Одоо миний ген инкод өөр учраас өөр хүнийг дорд үзнэ гэдэг бол тусдаа асуудал. Тэр бол хүлээн зөвшөөрч болохооргүй зүйл. Тэг энтэй уялдуулаад миний бодлоор энэ тэнгэр заяа гэж ярьдаг шүү дээ, тэ? Тэнгэрийн тамга, тэнгэр заяа. Тэнгэр заяа гэж бол байдаг. Гэхдээ тэнгэр заяа мах цуснаас илүү сэтгэлгээнд байна. Монголчууд ядуу дорой цөөхөн түүхийн хүн цаг үед байсан ч гэсэндээ толгоо өндөр, харц өндөр бардам хүмүүс. Энэ бол тэр тэнгэр заяатай холбоотой.